За эрхэм таавхан өнөөдөр өөрийнхөө маш их хөндөхөдөг хуаарагчийнхэн 3 гайхамшигыг хуваалцъя гэж. За энэ дугаар 1 дугаарт эгч маань одоо энэ олон өдөр хоногд одоо өөрийнхөө хамт олныг дагуулж өдөр зүйний хувьд одоо виз босгохоор мөрийн чирмээж байгаа. Үнэхүү энэ цаг үед одоо хамтрахаас илүү хатуу чулуу гэж баг байдгүй байх та. Энэ олон улсуудыг хамтраад ийж их энэ олон улсуудын одоо нэг зүгийг барьж байгаа энэ хүн бол одоо 1 дугаар гайхамшиг, ой ухааны гайхамшиг. 2 дугаарт нь энэ хүн бол одоо Өвөр Монголд миний эгчийн хувьд одоо баг 15 холбоо дэлгүүртэй байхаа. Ингээм 15 холбоо дэлгүүр гэдэг чинь амаргүй шүү дээ. Ингээм энэ үл юу вэ гэхээр 2 дугаар гайхамшиг. Одоо хүн чинэрийн гайхамшиг. Үгүй хүн амьдрны давай. 3 дугаарт одоо энэ хатуу цаг үед бас одоо өөрийнхөө одоо манай эгч мал тариалын бүтээгдэхүүн хийж игэж та нар мэдчихэе. Одоо жишээлх юм бол бордоо. Энэ хатуу цаг үед бас энэ өөрийнхөө хэрэглэх төмөн өөрийнхөө хөндөтгөө биширдэх хүмүүсийн сэтгэл итгэлийг бодож бас сарын хөдөлгөөн гаргаж бас хямдрж зарлж байгаа. За энэ бол би үчихэд хол хараас. Энэ 3 дугаар гэх юм шиг. Тэгэхээр би үгч энийг ярьж байгааг бол нэг хүн ажил виз бүцхөн бүтөөнө гэдэг энэ 3 баг заавал байх хэрэгтэй магадгүй бас уулын сонсч ирсэн юм шиг. Гнээр нь эрхэм таавхан хэрвээ өнөөхөө одоо аль нэг газартай хамтарч аль нэг газраас одоо хэрэглэгэн дээр бордоо авах боломжтой байдаг төрөл манай эгчийнхээ сунгах боломжтой бол сунгаарай. Тэгээд мөртөө одоо энэ хямдралтай чиг үеийн бас амжууж болно хэмээн эндээс одоо сануулж байна. Баярлалаа.